Аллерги мэд эмнэлгийг сонгон үйлчлүүлж байгаа та бүхэнд баярлалаа. Үйлчлүүлэгч та дараах зөвлөмжийн дагуу шинжилгээнд бэлтгэн ирээрэй. Сайн байцгаана уу? Аллерги мэд эмнэлгийн дотрын хэмж оюун санаа байна. Та бүхэнд цусны шинжилгээнд хэрхэн бэлтгэх заавар хүргье. Шинжилгээ өгөхын өмнө 8-аас 10 цагийн турш өлөн байх шаардлагатай ба шинжилгээ өгөхын өмнөх өдөр арх тамхи хэрэглээгүй, шарсан хуурсан хоол хүнс хэрэглээгүй, хэд өөх тустай болон сахар агуулсан хүнсний бүтээгдэхүүн хэрэглээс зайлсхийх шаардлагатай. Хэрв сахар болон өөхтөөс нойр булчирхайн шинжилгээ өгөх бол зайлшгүй өлөн байх ёстойг анхаарна уу. Боломжтой бол антибиотик эмчилгээ 3 хоногийн өмнөөс зогсоох шаардлагатай. Шээсний шинжилгээнд хэрхэн бэлтгэх вэ? Шээсийг 1 удаагийн зориултын ариун савнд авах ба өглөөний өлөн шээс эсвэл давсганд 3-аас 4 цаг хөрөнгөлөгдсөн шээснээс авна. Шинжилгээ өгөхын өмнө гадна дэлгэрэгтнийг савндахгүй цэвэр усаар угаах ба шинжилгээг шээсний дунд 3/1-ээс зориултын савны тал хүртэлх хэмжээсээр тосож авна. Шинжилгээ өгөхийн өмнө шээсний өнгөнд өөрчлөлт оруулдаг хүнсний бүтээгдэхүүн хэрэглээс татгалзах хэрэгтэй. Тухайлбал хүрэн манжин, өнгөтэй ундаа, луун гэх мэт. Шээсний шинжилгээ өгөх үед шээс өөхийн хэрэглээгүй байх эмэгтэйчүүд сарын тэмнэгийн үед шээсний шинжилгээг хойшлуулах шаардлагатай. Түнд далд цус илрүүлэх шинжилгээнд бэлтгэх. Савны тагийг эргүүлж онгойлгоод доторх сорьц авах саваагаар өтгөний дор хаяж 5 өөр хэсгээс багаар саваанд түрхэж авна. Савааны ховлтой хэсэгт л өтгөнийг түрхэх ба хэд их өтгөн авах нь шинжилгээний хариу буруу гарахад нөлөөлж болно. Сорьц авсан савааг буцаан хийж сайтар таглана.